2017 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор одоо төрийн эрх мэдлийн хуваарлтанд тодорхой хэмжээний одоо өөрчлөлт орсон шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол одоо манайх парламентын засаглалтаа гэдэг утгаараа засгийн газарт илүү одоо давуу эрхтэй байхаар парламент бол яг нөгөө хяналтын одоо өөрөг функцаараа дамжуулаад засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавина гэдэг дээр илүү төвлөрч байгаа. Тэгээд одоо улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа их хурлд. Тэгээд намрын чуулганаар хэлсэн. За энэ хяналт шалгалтын хууль батлагдсанаар хуулийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг энэ тогтолцоо бий болох юм. Энэ хүрээндээ бид нэр одоо хуулийн хэрэгжилтийн явцад гарч байгаа гажуудлуудыг одоо хянах боломжтой. Танаа тайланд дурдсанаар хуулийн хэрэгжилтийн явцад бол гажуудал гарч ийн тийм ээ гэсэн. Энэ дүгнэлтээ бас санал нэг байгаа. Тэгэхээр улсын хурлын үүрэг юу ах вэ гэхээр хууль тогтооно батлан гаргасан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавих. Энэ одоо эрх үүргээ бол яг одоо сонгогдох парламентын зарчмаар хэрэгжүүлнэ. 2017 онд батлагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоо улсын их хурлын хяналт шалгалтын одоо бүрийн эрх нь нэмэгдсэн байгаа.